За яг өдий тархлааг тань илүү сайн дэмжих аргын талаар мэдгийг хүсвэл энэ лайк дараад үлдээчих. За намар буюу яг өдийд улирал солигдож байгаа. Улирал солигдохтой холбоотой хүний бие махбод тасан зохицохын процесс үйл ажиллагаа явагддаг. Энэ үед бол бид нар бас идэж ууж байгаа зүйлдээ илүү сайн анхаарчих юм бол тархлаач нь илүү сайн дэмжигдээд өвөлдөө өөрийгөө илүү сайн бэлдэж тархлаагаа дэмжнэ гэсэн үг. За нэгдүгürt нь ногоо болон жимс, ялангуяа шинэ ургацын ногоо жимс бол илүү сайн гарцсан байж байгаа. Энэ бол амин димээ илүү сайн өндөрөөр хадгалсан байгаа энэ үед нь маш сайн хэрэгжилж ивэл зүгээр. Үнд бол сонгон сармис байж байна. За энэ бол вирусны энгийн эсрэг, за мөн тархлаа дэмжих, за мөн цусыг шингэлэх гэх мэтчлэн илүү сайн үр нөлөөнүүд бол байж байгаа. За хулуу луван амтд хүмс байж байна. Энэ бол амин димээр илүү их баялаг байж байгаа. Амьсгалын замын халдвар төвчнөөс сэргийлэх, мөн амьсгалын замын эргэтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжих, тархлаа дэмжих, мөн нүдний хараан цайнаар нөлөөлөх гэх мэтчлэн олон хэрэгцээтэй зүйл бол байж идэг. За байцаа болон брокколи, цэцэг байцаа гэж байна. Энэ С амин димээр илүү ихээр баялаг. С амин дим бол тархлаа тогтолцооны маш олон процессд оролцож идэг. За мөн халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх, за мөн хүчин эсрэг үүсгэх чадварыг илүү сайн нэмэгдүүлж өгөх ач тустай байж байгаа. За мөн алим, лир, за анс, чацарган гэх мэтчлэн эдгээр жимсүүдийг бас илүү сайн хэрэглэж ивэл энэ антиоксидант чанар илүү их өндөр байгаа учраас таны амьсгалын замын халдвар төвчнөөс сэргийлэх, за мөн тархлааг тань дэмжих, ялангуяа улирал солигдож байгаа юмнууд бол бие махбод чих амархан тасан зохицоход бол их сайнаар нөлөөлж идэг. За хоёрд нь гэвэл уургаар баялаг хүнсийг бас сайн хэрэглээрэй. Өндөг байж гин, за өхрийн мах байж гин, хоньны мах байж гин, за мөн дахианы мах, загасны мах гэх мэтчлэн. За эдгээр нь таны яг тэр булчин, за эд эсийн нөхөн төлж чадварыг илүү сайн нэмэгдүүлж өгч идэг. Тэдгээрийн гол түүхийд нь болж өгч идэг юм а. За яг энэ дээрээ бас бид нэмээд ясны шүлгийг бол энэ үед бол маш сайн хэрэглэхийг бол зөвлөж байна. Учир нь гэвэл яг энэ ясны шүлэнд